Эзэмнээ бид нар харин төдөө сул дорой хүмүүсийг хардаж байна. Таны эзэн та бидний ашигласан бол бид нар эмгний дайчин таны ашигласан агуу баатар болж чадах болно. Амен. Та намаа болоод тэр хүмүүсийг дуудаж өгөөч. Бидний босгож өгөөч бүгд хамт залбирцгаая. Би сул дорой одож та намайг хүчрэг болгож өгөөч. Бүгд хамтаа дахиад чамд дугаар залбирцгаая гэнэ. Эзний өмнө залбирцгаая. Өөрөө өөрсдийнхөө үгийг эзэн хандаад эзэн та намайг сонсож байгаа үстэй. Эзэн өөрсдийн залбирлуудыг бүгд хамт өргөцгөө. 안녕하세요. 오즈나 말따나 반갑습니다. 양기람 마을 한나사랑 반갑습니다. 오늘 아무튼 이세오는데 이세오는 잘했더라. 이거는 봤어요. 그냥 하고 한다 못 하면 되는 거예요. 그냥 돈이 민비 이트라테 아우스차트 이렇게 만나고 메시아를 당긴 나라 뭔지 그 당긴 말은 좋을 때가 있습니다. Тэр ертөнцид байсан ертөнц түгээр бий болсон надад ертөнц түүнийг таньсангүй. Тэр өөрсдийнхөө тоо ирсэн боловч өөрийнх нь түүний хүлээн авсангүй. Харин өөрийг нь хүлээн авсан болон өөрийнх нь нэрийг итгэдэг хүмүүс Бурхны хүүхэд болох гэдгийг тэр өгөв. Тэд цасаар биш махан биеэр өслөр биш түүний өслөр биш харин Бурхны төрөсөд билээ. Уг нь махан бие болж бидний дунд оршин бид түүний алдрыг авчаасан. Энэ нь эцгийн цорын ганц хүүгийн алдар бөгөөд нэгүсэл ба өмнө дүүрэн байсан юм. 이 하음 없이 쓸 때 막다르고요.
За өдөр хамтдаа зүгээр нэг чэйжсэн зүйлээ унших биш тийм ээ. Эсвэл энэ дээр бичигдсэн байгаа зүйлийг унших биш. Өнөөдөр бүгд итгэдээр тийм ээ. Би ийм зүйл итгэдэг шүү гэж хамтдаа эзний өмнө цогёо. За өдөр хамтдаа bizim итгэдэг өцгөө нэг байгуулъя. Би газар дэлхийг бүтээгч агуу шиг ертөнцийн эзэн итгэдэг. Ариун сүнсээ мэдээж амун байгаас мэдсэн. Онти Пилат загчийн үед зовж явсан. Цогдод нас гарч оршуудаг дараа 3 хоногийн дотор лээс дахин амьдсан. Тэгээд тэнгэр додож агуу шиг ертөнцийн эзэн эцгийнхээ баруун гарын хүндэс суудаж заларсан. Дахин ирж өгсөн амь бүх хүний шүү. Түүний соёлын ганцхүү бидний эзэн Есүс Христос би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Би ариун нэгэн цуглаа. Ариун хүмүүсийн нөхөрлөд гинт үзэл уучдаг. Дахин амьдрал болон мөнхийн амьдрал би итгэдэг. Амен. Амен. За өдөр хамтдаа одоо эзний бидэнд өгсөн 10 хувийг хамт уншицгаая. Өнөөдөр одоо бүгд энэ сондгоо тоотойг эрэхтэй уншаад тэгш тоотойг эрэхтэй эмэгтэй уншаад байна. За ирчүүд бэлэн үү? Бэлэн бол амен. Амен. За нэг ороо. Чи өөртөө зориулсан шүтэн эсвэл дээр тэнгэр дэх доор газар дэх газрын доор усан доторх юмны ямар нэг төрсийг бүхий. Чи өөрийн бурхан амралтын өдрийг ариунаар салхин тулд санагдтон. Чи хүн бүү аа. Чи бүү бодгоо. Чишигөө гэр орон бүү шунхаар. Амен. Өдөр хамтдаа ийм цаг унш. Ариун эсний юм очихлоо мөн өөрсөнтэй гин нүдээ гин бицгэй юм уу. Бидний эзэн бол үнээр бидний үгээр тийм ээ хийж барахаагүй тийм ариун нэгэн байгаа. Бидний түүний үн очихлоо бид нар өнгөрсөн 7 хоног игээд бодох юм бол бид нар маш олон гин нүдүүд байгаа тийм үү. Гин нүдүүдэд бид удагдаад энэ газар ирдэг байгаа. Эзний өмнө гин нүдүүдэд хайж яхахын тулд бүгдээ уулзахын тулд гин нүдээс чөлөөлөхийн тулд бид нар энэ дээр дөрөвчөөс хамтаа эзний өмнө хийсэн бүхэл гин нүглүүдээ өрчөөж байна. Өөр хинч мэдэхгүй харин эзэн мэднэ юм уу?
магадгүй хин нэг хараагаад бид ийм үр үүссэн байж байна. Таньс олон гэсэн эзэн харж яддаг байна ба. Тийм учраас эзэн миний санаатай одоо цамнархгүй ийсэн. Миний амаараа, миний үйлдэлээрээ, миний нүдээрээ тийм ээ бүх гинүрийг авч үзэж байгаа. За тийм ч зүйл байна. хамтдаа суугаа. хамтдаа залбираад энэ цагийн төлөө болохоор амар зай маа залбирч байгаа. Өдөр хамтдаа энэ өдрийн бүхэл бүрийн талаар залбирч цаая. Oh
Өдөр одоодаа зүгээр холноо нэмээ. Өнөөдөр эзний өмнө эзний талархаж байна гэх өдөр нэг хэлээсэй гэж чи. Тэгж өгөөсэй. Амен. Өнөөдөр хамтаа босоод баяр хүрдээр магтан дуулахгүй. 152 дуу магтан байгаа. Тэгээд энэ магтан доолоор Монгол дуу байхгүй юу? Монгол хүн зохиосон Монгол магтан дуу байгаа. Тэгээд өдөр хамтдаа эзний өмнө Монгол хүний зүгсдээ бичсэн магтан дуу. Монгол хүн эзэн зүгсдээ 150. Эсвэл энэ урд гарах байхгүй урд гарах тийм учраас номоо тавиаж гисэн. Алгаадаш. Баяр хүртэй өдөр. Би буруу дуучихгүй сонгоод гаргачихгүй гэж айгуугаар тийм өдөр хамтаа эзнийг дахиад дээд магтаая. 다시 한번 찬양합시다. 152장. 나 이때만에 읽듯이 가면 이제 막상 잘 동안
бол юм амиа гэдэг нь бол би итгэж байна. Тэрх болтугай гэсэн юм болтугай. Тийм учраас би ямар нэгэн зүйлээр амен гэх бол хаана хэлж хийж байгаа амен гэж хараад байгаа. Амен. За өдөр хамтаа суугаад хамтаа нэгэн зүйлийг хамтаа залбирцгаая. Өнөөдөр бүх мөрөлийн цагт өдөр хамтаа залбирцгаая. Эзэн би таныг магтаа, таныг сонсгоо. Эзэн тантай уулзаад ирсэн. Бид энэ хоосон цагуудыг биш харин үн цэнтэй цагуудыг өнгөрөөхөд тусалж өгөөч гэх. Үнээр тантай уулзаад буцсан хүмүүсээ тусалж өгөөч. Өдөр хамтаа залбирцгаая. Залбирсны дараа дахиад өдөр хамтаа эзэн магтаад ирээ. 기도하고 오십. Бүгд магтнууд болохдаа утгыг мэдэхгүй болоод ямар ч ивэл авахгүй байгаа үнэндээ. Яагаад гэвэл бид нар гадаад хэлээр доод болох юм бол бид нар тэр хэлээ ойлгохгүй, бид нар юу хэлээд байгааг ойлгохгүй, ямар ч мэдрэмж байхгүй тийм үү? Харин бид нар өгөөнийхөө магтан дууны утгыг ойлгох хэрэгтэй байна. Есүс бол хураг гэсэн байгаа тийм үү? Тэр юу гэхээр тэр бидний төлөө дахин ширээнээр хураг шиг өргөгдсөн юм аа. Заалмаа дээр тийм ээ бидний төлөө энэ нүглийн мандуудаа өргөгдсөн юм аа гэдэг хэлтэй түүний хургаар илэрхийлж хэлсэн байгаа. Хуучин гэрээ намайг бүгд хамт дараа судлах юм бол тийм ээ энэ шар илүү тодорхой гардаг байгаа. Тэгээд тэрийг дахиад хамт суралц солноо. Тэгээ одоо дахиад энэ үгийг дахиад бодё тийм ээ. Дороо байгаад хүчтэй болох гэсэн эзэн байгаа. Миний төлөө тэр өөрөө хураг шиг золисон байгаа гэдэг дахиад нэг удаа бодоод эзний өмнө чангаар магтан дуулцгоё.
мөрөглийн лам дахиад залбирцаад эзэмийн энэ хоосон байгаа сандлуудыг өөрийн сонгон дуудсан хайртай хүмүүсд дүүргэж өгөөч. Тэд үнэхээр эзэн их замын доор хамгаалж өгөөд бид хамтдаа эзний галтгшуулсан гайхалтай цагийг бидэнд зөвшөөрч өгөөч. Өнөөдөр хамтдаа нэгэн сэтгэлээр иж амжааг ахын тусаад хамт залбирцгаая. 좀 식사를 좀 편하게 하시라고, 과일 많이 드시라고 다음 주에 전달했습니다. 그래서 하셔서 1등, 2등 또 넥스트 있으니까 미리 준비해 주시면 것 같습니다. 자, 오늘 예배를 위해서 기도해 주시는데 우리 고물분들이 많이 달아주시고 또 찬양하신 분들, 또 전사님 말씀 전하시기에 그리스도의 몸이시죠. 그리스도 몸이 하시기에 우리 한국 분들이 한국 통역을 못하거든, 통역이 잘 안 되니까 원고분에서 баяртай нэмэлт байгаа тийм. Рүүрэл заалтай зааж амжааг бол тэрүүгээр манай баясаа авах хоёр маань ингээ гайхалтай бэлэг болох эзнээс өгсөн бэлэг охинтой болсон байгаа. Тэгвэл баяр хүргье. Охиныхаа нэрийг Сарууд бэлэг гэдэг байгаа. Аюу гоё нэр байгаа тийм ээ. Энэ Гидеон түрүү нэр шиг ашиглагдсан шүү дээ юм уу? Бутлаа гаглаа тийм. Тэрнтэй адилхан Сарууд бэлэг охин нь Сарууд бүх зүйлийг Сарууд